Хэрвээ та нар Pandora's актерыг чин болох хэр хүчтэй талаар мэдмээр байвал бичлэгээ дуустал нь үзээрэй. Pandora's актерын бүтээгч болох Момонгагаас эхлэх хэрэгтэй байх. Сүзуки Сатору бол найз нөхөдгүй ер нь ганцаардмал нэгэн байсан. Тэрээр их хичим хий, хүмүүс очиж яриа өдөхгүй л чимээгүй байж байдаг хүн байсан болохоор бусдаас тусгаарлагдчихсан гэж хэлж болно. Энэ ганцаардмал амьдрал нь Югдра шилэг тоглож эхэлснээр дууссан. Энэ тоглоом ихэнх тоглогч хүн төрхөд дөрүүдээр тоглодог болохоор хүн төрхөд бус төрхтэй тоглогчдыг гадуурхаж дээлгдэг. Момонгаг хэдэн тоглогчид дээлгэж байхад нь Тожми аварч танилцдаг. Тожми шударга найрсаг зан авиртай хүн болохоор хүн болгонтой найз болж чаддаг. Тожми Момонготой найзууд болж өөр хүн төрхөд бус тоглогчтой танилцсанаар Тожмигаар ахлуулсан Nine Own Goal гэх бүлгэн байгуулсан. Энэ бүлгэмийн гишүүд нь Момонгогийн хувьд анхны найзууд нь байсан. Бүлгэмийн гишүүд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй бусадтайгаа хуваалцдаг байсан. Харин Момонгад өөрийн гэсэн хүчтэй итгэл үнэмшил зориг байдаггүй. Дээрээс нь бусадтай харьцахтай таарахын тулд ер нь бусдыгаа сонсож ажигладаг төрлийн хүн байсан. Тэглээгээд бүлгэмийн гишүүд нь тэрнээс зайгаа бариагүй юм. Харин ч эсвэргээрээ бүгдтэй найзууд байсан. Маш сайн сонсогч болохоор найзууд нь өөрсдийн хувийн асуудлуудаа Момонготой ярилцаж зөвлөгөө авдаг болсон юм. Тожми үйлбэрт хоёрын хооронд маргаан гарснаар Nine Own Goal бүлгэмийн нэрийг Айн зөвл Гон болгож өөрчлөөд бүгдээрнгийнх нь хүндлэлийг хүлээсэн Момонгаг удирдагчаа болгосон. Айн зөвл Гон бүлгэмийн хамгийн хүчрхэг үедээ 41 гишүүнтэй байсан ба буулгаж авах боломжгүй бүлгэмийн төвтэй байсан гэдгээрээ алдартай. Харамсалтай нь бүлгэмийн гишүүд хувийн амьдралаасаа болж тоглохын цөөрж явцдаа бүлгэмээсээ нэг нэгээрээ гарч эхэлсэн юм. Бүгд бүлгэмээсээ гарахдаа өөрийн хэрэгслүүдээ Момонгад үлдээгэж явцгаасан юм. Момонго ийм зүйл болно гэж мэдэж байсан ч гэсэн найзуудаа алдаж байсан болохоор хүнд тусаж байсан. Хэн нэг нь буцаад ирж магадгүй гэсэн найдлага байсан болохоор чадлаахаа хэрээр мөнгө хийх цуглуулж бүлгэмээ тогтоож барьж байсан. Бүлгэмийн байр болох Назараки агуу бунхан бол найзуудаараа цуг босгосон нандин газар нь болохоор энэ мэдрэмжиндээ тулгуурлаж Эрдэнэсийн хамгаалагч болох Pandora's актерыг бүтээсэн. Жохон түүх ярьж өгье. Грекийн домогт Пандора бол анхны бүтээгдсэн эмэгтэй. Титан Прометеус Олимп болноос гал хулгайлж хүн төрлөختөнд өгсөн болохоор Зевс хүн төрлөختнийг шийдэхээр анхны эмэгтэй болох Пандораг илгээсэн байдаг. Пандораг Прометеусын дүү болох Эпиметеус бэлэг болгож өгсөн. Хэдий ах нь бурхтаас юм битгий ав гэж сануулж хэлж байсан ч гэсэн Эпиметеус Пандораг хүлээж авч гэлсэн байдаг. Пандора гар хоосон нэрээгүй ба бурхтын бас нэгэн бэлэг болох хайрцагтай ирсэн. Гэхдээ Пандора дотор нь юу байгааг мэдэхгүй. Сониж зан хөдлөөд Пандора хайрцгийг нээх үед хороо ертөнцид хорон мөнөглийг тараачихсан гэдэг. Гэхдээ хайрцгийн оролоос Пандора итгэл найдвар олсон. Энэ түүхэн тэмч их чухал биш. Pandora's Box гэх зүйл нь чухал юм. Pandora's Box буюу Пандорогийн хайрцаг дотор юу байгааг нь тааварлах боломжгүй сайн ч зүйл муу ч зүйл гарч иж болдог тааварлашгүй хайрцаг гэж ойлгож болно. Pandora's актерыг энэ хайрцаг шиг тааварлашгүй хизээ хүнд ч хувирж магадгүй нэгэн болгож бүтээсэн гэсэн үг юм аа. Pandora's актерыг гишүүдийн төрхөд орж чаддаг болгож бүтээхин тулд Момонго Doppelganger төрлийн Монгос болгож бүтээсэн. Pandora's актерын гадаа төрхийн хувьд гэвэл Момонго тогтсон яг ийм юм гэсэн бодоогүй байсан. Үр дүн нь албаа руу санамсаргүй юу гэдэг нь тодорхойгүй. Момонго ер нь бол юм бодож байхдаа бодол нь нийш тийш өсөрчгдөг төрлийн хүн. Заримдаа өөрөө ч бодлоо төрчгдөг. Pandora's актерыг бүтээхдээ тухайн үедээ юу гэж бодож байсан түүгээрээ хөгжүүлж бүтээсэн. Ингэж тогтсон төлөвлөгөөгүйгээр бүтээсэн болохоор анх уулзах үедээ амар хичсэн байдаг. Момонго нацгийн дүрм товцдог гэж бодсон болохоор дүрм товцог нэмсүүлсэн. Pandora's актер дээрээс нь германаар жоох ярьж чаддаг. Жүжигчин гэдэг үг нэрэнд нь байгаа болохоор жохон хэтрүүлэгтэй хариултал үзүүлдэг болгосон байдаг. Аним дээр харсанчлан тоглоом дотроо бол NPC дүрүүдийн зан авирыг юу гэж тохируулахаа нээх чухал биш. Гэхдээ шинэ ертөнц рүү шилжсэний дараа Pandora's актерын зан авираас Момонго маш их хичээж байгааг бид нар харсан. Гэхдээ Pandora's актерын сонин авир болон бие авч явж байгаа үйлдэлүүд нь жүжигчний хувьд ийм авир гаргаж байгаа. Яг үнэндээ альбедо дэмүүгстэй дүүцгэд зухаалаг. Pandora's актер юмыг бодохдоо Момонго шиг бодол нь тэнэж боддог. Юмсыг олон талаас нааж боддог гэсэн үг. Бусдын анзааргүйг анзаарахтай их сайн. Юмд маш их гайхаж хүчтэй хариу үйлдэл гаргаж байгаа нь тэгтлээ гайхсан болохоор биш зүгээр л тэг гэж бүтээсэн болохоор тэгж авиралдаг. Бас Pandora's актер Момонгог тушаал өгөх үед өөдөөс нь асуулт асуудаг цорын ганц NPC. Энэ нь бусад NPC шиг үнэнч биш болохоор гэсэн үг биш. Харин ч эсвэргээр хамгийн үнэнч гэж хэлж болно. Бусад NPC нар сүүлийн үлдсэн тоглогч бүлгэмийн ахлагч гэдгээр нь хүндэлдэг. Яг үнэндээ өөрсдийн бүтээгчийг илүүд тавьж Момонгог үл томсорлох магадлалтай. Харин Pandora's актерын хувьд Момонго бол бүлгэмийн ахлагчаас гадна өөрийн бүтээгч. Тийм ч учраас тушаал өгөх үед нь яагаад ингэж тушааж байгаа юм шалтгаан юу юм гэх мэтчлэн асууж Момонгог аль болох ойлгохыг хүсдэг.
Энэ хоёрын хоорондын харилцаа бусдаас хамаагүй ойр дотны хэд боловсон биш харилцаатай байдаг. NPC-нүүдийн өөрсдийн хүүхдүүд гэж боддог талаараа Момонго хэлэхэд Пандорос актер аава гэж хүртэл дуудаж байсан. Аним дээр Себас шалтээрээс яагаад аавраатай таарнаж муутай байдаг юм? Нэгэндээ дургүй юм уу гэж асуухад шалтээр яг нэгэндээ дургүй биш, бидний бүтээгчид бидний бүтээгтээ ингэх гэж бүтээсэн болохоор гэж хариулдаг. Бас Себасыг Touch Me бүтээгтээ зан авир дээр нүүж бичээгүй байдаг болохоор Себасыг зан авир нь Touch Me-тэй төстэй. Аним дээр ч Себас Touch Me самаа яах байсан бол гэж бодож үлдэл хийж байгаа нь харагддаг. Инээс саргаад NPC-нүүд өөрсдийн бүтээгчтэй их төстэй байдаг. Пандорос актерч гэсэн энэ жүжигчнийхээ багны ард Момонгод их төстэй зан авир нууж байдаг. Харин одоо Пандорос актерыг бүтээгтээ суулгасан зан авир даалгаврын талаар ярьцгаая. Пандорос актер бол Эрдэнэсийн агуулгын бүсийн хамгаалагч. Энд бүлгэмийн эд хэрэгслүүд болон Эрдэнэс мөнгө байдаг. Бүсийн хамгаалагчид давхрын хамгаалагчдын тушаалд захирагддаггүй. Тэрнээсээ мэдэгдэж байгаа байх давхрын хамгаалагчид тухайн давхрыг тэр чигт нь удирддаг. Гэтэ зарим давхар тодорхой бүсийг хамгаалдаг бүсийн хамгаалагчид гэж байдаг. Ихэнх тохиолдолд давхрын хамгаалагчид илүү хүчрэг байдаг ч гэсэн ганц хоёр давхрын хамгаалагчтай энэ тэнцүү үзэлцэж чадах бүсийн хамгаалагчид байдаг. Тэрнийх нь нэг бол Пандорос актер юм. Пандорос актерын зан авир дотор нь тэрийг эд хэрэгслийг ангилж, биширж, судалж, цэвэрлэх дуртай гэж дурдсан байдаг. Ганцаараа Эрдэнэсийн агуулга дотор байдаг нэгний хувьд дуртай зүйлээ хийдэг болохгүй бол хэцүүлтэй угаасаа. Пандорос актер агуулга дотор байгаа бүх эд хэрэгслийг нэгнгөө маш сайн мэддэг. Юу хийж чаддаг, яавал илүү үр бүтээлд ашиглаж болох үнэн хэд юм гэх мэт. Момонго шинэ ертөнцид ирснийхээ дараа өөрийн бүтээлээс ичиж айл болох бусад хамгаалагчдыг Пандорос актертай уулзуулахгүй байх гэж байсан. Гэхдээ Тэмүүргэс Альбедо хоёр уулзаж үзснийхээ дараа чадвар нь хэрэг болох болохоор агуулгад үлдээгээд тайран гэж ятгаснаар Пандорос актерыг бид нэр илүү харах болсон. Пандорос актерын 100 левелийг нь 45 нь racial level буюу өөрх нь doppelganger гэх төрөл зүйлээ хөгжүүлсэн байдаг. Doppelganger level-ийг 15 хүргэх юм бол 20 левелтэй хүмүүсийг хөлбөрлөж чадна. Doppelganger level-ийг 30 хүргэх юм бол 40 левелтэй хүмүүсийг хөлбөрлөж чадна. Doppelganger level-ийг 40 хүргэх юм бол 60 левелтэй хүмүүсийг хөлбөрлөж чадна. Doppelganger level-ийг 45 хүргэх юм бол левелийн хязгаар байхгүй болчихно. Пандорос актертай адилхан Doppelganger болох Набагийн Doppelganger level 1 байдаг болохоор хувирч чадах төрх нь 1 л байдаг. Харин Пандорос актер 45 левелтэй болохоор 45 төрхөд хувирч чадна. Өөрөх нь үндсэн төрхтэй нийлээд 46. Doppelganger-ууд харсан хүн болгондоо хувраад байдаггүй. Тэнд хувирхаа сонгоод тэр нь үрд үлддэг. Пандорос актер бүлгэмийн 41 гүшүүд хувирч чаддаг. Үлдсэн 4 төрх нь мэдэгдээгүй байгаа. Эсвэл угаасаа байхгүй. Шинээр 4 хүн сонгоход бэлэн орон зай хадгалсан байж магадгүй. Doppelganger-ууд өөрсдөө зохиож хувирч чадахгүй. Заавал оршдог нэгнийг хуулбарлана. Гэхдээ тухайн нэгнийхээ хийж чаддаг зүйлийг л хийж чадна. Пандорос актер 100 левелтэй дөрүүдэд хувирч чадна. Тэгээд бүр 41 хүчрэг дөрүүдэд болохоор дийлдэж шүү гэж бодож байгаа байх. Гэхдээ Doppelganger-уудын холбоор яг ч төгс биш юм. Хуулбарлаж буй үнийхээ 80% хүчин чадлыг гаргаж чадна. Жишээ нь Пандорос актер Момонго болоод Момонгодо тулдах юм бол 20% л дорой гэж бодож байгаа байх. Гэхдээ үгүй. Дайралт нь 20% бага хүчтэйгээс гадна хамгаалалт нь ч бас 20% муу байна гэсэн үг. Дахиад өөр нэг жишээ дурдвал дайралт нь 1000 хохирол учруулдаг. Хамгаалалт нь 800 байдаг хүн өөртөө тулалдвал нэгэндээ 200-аар хохирол учруулна. Харин Пандорос актер тэр хүн товроод тулалдвал Пандорос актер хүчин 800, хамгаалалт нь 640 болно. Дайралт нь хамгаалалттай найдварлах 800 болохоор дайсандаа хохирол учруулж чадахгүй. Өөрийнх нь хамгаалалт нь 640 болохоор дайсныхаа 1000-ын дайралтаас 360-аар хохирол авна гэсэн үг. Гэх мэтчлэн Пандорос актерын хувирал төгс биш. Гэхдээ бид нар Момонго болон Шалтер хоёрын тулаанаас хэрэгслүүд тулаанд маш их өөрчлөлт авчирдгийг харсан. Хүчирхэг хэрэгслүүд бүгд өөрсдийн гэсэн ажилчны ангитай байдаг. Шидэтний хэрэгслүүдийг зөвхөн шидэт нь хэрэглэж чадна. Дайчны хэрэгслүүдийг зөвхөн дайч нь хэрэглэж чадна гэх мэт. Гэхдээ Пандорос актер тухайн ажилчны ангитай дөрүүдэд хувирч чадах болохоор бүх хэрэгслүүдийг ашиглаж чадна гэсэн үг. Бүлгэмийн 41 гишүүдийн хэрэгслүүд болон өөр хүчирхэг эд хэрэгслүүд Назарагийн Эрдэнэсийн агуулгад хадгалагдаж байдаг. Пандорос актер Назарагт байгаа бүх хэрэгслүүдийг хэрхэн яаж ажилдаг, яавал илүү үр бүтээлтэй ашиглаж болох талаар бүгдийг нь мэддэг. Юу гэх гээд байна вэ гэвэл Эрдэнэсийн агуулга дотор Пандорос актер маш их хүчтэй гэсэн үг. Пандорос актерын хувирдаг чадвар нь аним дээрчдэр, лайт novel дээрчдэр Айнзын хөлбөр болж их гардаг. 3 дугаар улирлын сүүлийн анги дээр Пандорос актер энд Момонго болсон. Их сүртэй үг үйлдэлүүдээр нь үзэгчид анзаарсан байх. Гэтэ үзэгчдийн ихэнх нь анзааралгүй өнгөрсөн хэсэг бол 2 дугаар улирлын дундор Себас сэжигтэй байх үед Айнз ирж уулздаг. Энэ үед яг үнэндээ Пандорос актер байсан. Шалтгаан нь Себас маш их хүчирхэг 100 левелтэй дүр болохоор юм. Себас Айнзыг маш их бэртэх бүр алчиж хүртэж чадхаар хүчирхэг дүр. Себасыг өөрхөн тушаалыг дагаж байгааг баталгаажуулж авсныхаа дараа Айнз нэг удаа шилжчихэд буцаад ирдэг. Энэ үед Айнз Пандорос актер хоёр солигдсон юм. Хэрвээ та нар давтаж үзэх юм бол анзаарах байх Айнз хиндээ цооройтой маш их бүдүүлэг харьцаж байгаад буцаж ирэнгүүтээ боловсон харьцаад байдаг.
Айнс нэгдүгээр улирал дээр цуг аялаж байсан Нинягийн эгч гэж анзаарсан болохоор тэдгэнч аним дээрээ харагддаг. Бас нэг өөр Пандорос актер Айнс хоёрыг ялгаж болохоор зүйл нь Пандорос актер Айнс болсон байх үед нүднийх нь улаан цэг байдаггүй. Пандорос актер шилжээд Айнс өөрийн биеэр ирэх үед нүднийх нь улаан цэг байж байдаг. Пандорос актерын хувирал гадаад төрхийн хувьд төгс хуулбар байх ёстой ч гэсэн энийг албаар хоёр дүрийг ялахын тулд ингэсэн байх. Бичлэгээ үзэгчдийн дунд алдартай байдаг нэг Пандорос актерын таамгаар дуусгая гэж бодож байна. Айнс Альбедо Юри хоёрын хамт Эрдэнэсээ агуулхад ирдэг. Тухайн үед Эрдэнэсээ агуулхад бүлгэмийн гишүүдээс өөр хүн орох хориотой байсан. Пандорос актер энэ гурыг ирнэ гэж урьдчил мэдээлэл аваагүй байсан болохоор Айнзаас босод хоёрыг халдагчид гэж үзэж Альбедогийн бүтээгчийн дүрт хуурсан. Шалтгаан нь Альбедог өөрийн бүтээгч рүүгээ дайрах тал дээр эргэлзэнэ гэж үзсэн болохоор Айнс Пандорос актерт бойл гэж тушаасан болохоор өөрийн үндсэн төлөвлөгөө хуурсан. Хасаж ярьсан зүйл их байгаа ч гэсэн чухал сонирхолтой гэж бодсон зүйлийг ярьж өглөө.